Монголын автомаструудын холбооны хамгийн олон жилийн түүхтэй хамгийн нэр хүндтэй Чингис Мастер Кросс уралдаан 23 дахь жилдээ Дархан хотод явагдахад бэлэн болж найрамдал талбайд өнөөдөр нээлттэй хийлээ. Дарханчуудын хувьд хаврын томоохон баяр нь болсон тус уралдааны 23 дахь гараа маргааш буюу 3 дугаар сарын 16-ны Бям гарагт зохион байгуулагдана. Тэмцээний энэ удаагийн онцлог нь УАЗ болон Седан гэсэн хоёр ангиллаар зохион байгуулагдах ба нийт 106 тамирчин уралдана. Бартад замын тухайд 2.7-оос 3.7 км замыг тамирчид тулна. Ерөнхий зохион байгуулагчаар Монголын автомаструудын холбоо, хамтран зохион байгуулагчаар Дархан Уул аймгийн засаг даргын тамгын газар, соёл спорт аялал жуулчлалын газар хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар 83 УАЗ-ын 83 тамирчин бүртгүүлсэн байна. За одоо техникийн зөвлөгөөн дөр бас нэмэгдэх хасагдах тийм дээш доош болох шинжтэй. За Седаны 23 тамирчин бүртгүүлсэн байгаа. За ингээд нийт одоо 106 тамирчин одоо маргааш уралдахаар төлөвлөгдөж байна. Онцлог хэлэх нь бол чансаа их өндөр болдог. Одоо бөхөөр ярихад бол одоо манай бөхчүүд Монгол бөхчүүд бол цагаан сарын барилдаа цагаан сараар барилдаж өнгөө хүсдэг тийм ээ. Тэрэн шиг манай УАЗ-ын тамирчид жилдээ зөвхөн ганц дарханд уралддаг тийм тамирчид төрөл байдаг. Тийм учраас ерөөсөө жил болгоно нөгөө тамирчдын тоо маш өндөр рекорд тогтоодог. Энэ удаа ч гэсэн бас Монголын автомаструудын холбоонд одоо анх удаага бас 83 тамирчин уралдахаар бүртгүүлсэн байгаа. Тэрүүгээр их онцлогтой. Тийм учраас маш өндөр чансаатай болдог. За Америкт амьдардаг одоо гадаадд амьдардаг тамирчин ч гэсэн зөвхөн дархны тэмцээнд уралдах гэж бас ирдэг. Ийм онцлогтой сайхан тэмцээн болдог. За зам бол 2.7-оос 3.7 км замнууд бэлдсэн байгаа. Энэ жилийн онцлог бас нөө Седаны юу болохоор бас жижиг арай өөр тойрогтой бас явж байгаа. Хамтран зохион байгуулагчаар бол одоо юуны өмнө бас Чингис Шараар компани, за Дархан Уул аймгийн засаг дарга тамгын газрын хамт олон байгаа. За соёл урлагийн газар байна. За онцгой байдал, цагдаа, эмнэлэг, хот огчлт гэдэг одоо маш олон газрууд хамтарч ажиллаж байгаа. Бүгдээрэнд нь бас баярлалаа. Нийт тамирчдынхаа өмнөөс баярлалаа гэж хэлье. Энэхүү уралдаанд УАЗ Монголын Мистер Кросс ангиллын 83 тамирчин уралдахаар хүрэлцэн ирсэн нь Монголын автомаструудын холбооны түүхэнд хамгийн олон тамирчин уралдаж буй тэмцээнээр дээд амжилтыг тогтоогоод байна. Тамирчдын хувьд жил бүр хамгийн их хүлээлттэй чансаа өндөрт тооцогддог уг тэмцээнд өндөр ач холбогдол өгч зорин оролцдог гэлээ. Дархан Уул аймгийн манай Чингис Мастер Кросс тэмцээн бол одоо 1999 оноос эхэллээ. За би бол 2004 оноос уралдаж эхэлж ирсэн хүн. Тэгэхээр хаврын эхний гараа маш их тамирчин ордог. Одоо тамирчдын хамгийн хүссэн хүлээж яадаг тийм тэмцээн байдаг. Одоо энэ дөр бол одоо дээд рекорд буюу те хамгийн олон тамирчин одоо уралдаж ирсэн түүхүүд ерөөсөө Дархан Уул аймагт болдог. Чингис Мастер Кросс. Дархан Уул аймаг бол үнэхээр маш өндөржүүлсэн зохион агуулалттай ажилладаг. Одоо 2 дахь наадмын хэмжээний одоо зохион байгуулалттай ажилладаг. За мэдээж замын хувьд бол одоо хамгийн гоё одоо шавартай, жалгахтай одоо тий одоо тамирчдын авахаал зам ба ур чадвар одоо бүхэл юмыг л одоо шавхсан хамгийн одоо шилдэг зам гэж ярьд юм да. Ер нь тамирчдын хувьд бол 2005 оноос хойш одоо Дархан Уул аймагт ирж одоо тоосоо өргөж байгаа. Миний хувьд зөвхөн УАЗ 460-ээс ангилал одоо GP ангилал гэдэг юм уу тэрэнд нь уралдахаар байгаа. Тэгээ миний хувьд одоо 98 оноос хойш энэ автоспорт хичээллээд өгч байна. Одоо энэ Дарханд болдог энэ хаврын Мастер Кросс онцлог нь гэвэл одоо яг хүн болго энд уралдахыг хүсдэг. Тэгээд бүгд хурж ирж уралдаад нэлээд олон машин бүртгүүлсэн байгааг харж байгаа бах таа. За дөрсөлдөн гэвэл одоо олон тамирчин бүгд л орж байгаа болохоор бүх тамирчид одоо сайн байгаа. Тэгээд одоо уралдаан дээр харагдах бах таа. Уралдаан Дархан хотоос Сэлэнг явах замаар гарч та цэгээр баруун эргээд дарханчуудын сайн мэдэх өндөр станцтай уулын хойд өнгөрт олон автоспорт сонирхогч дарханчууд та бүхнийг өргөнөөр хүрэлцэрэхийг урьж байна.